Түмэн үзэгчтэй Free podcast-ийн уран зохиолын задлан болон маань та бүхэнд хүрэхэд инхүү бэлэн боллоо. За түрүүчийн удаа бид нэр улаан асрын зүйд Honglooman-ыг задлсан бол энэ удаад Хятадын сонгодог дөрвөн зохиолын бас нэг том төлөвлөл болох Сангуй Вэньи буюу орчуулах юм бол гурван улсын үлгэр гэдэг энэхүү зохиолыг задлахад инхүү бэлэн боллоо. За надтай хамт өнөөдөр Ануун дар маань ирсэн байна. Ингээд хоёр дахь удаага хүрэлцэн ирсэнд баярлалаа. За өмнө нь бол хоёлаа улаан асрын зүйдийг задлсан. Тэгээд маш сонирхолтой одоо юм задлан болсон. Та бүхэн бас сонирхоод уншаад үзээрэй, орчуулагдаад гарсан байгаа. Одоо бол гурван улсын үлгэр. За Хятадын энэ гурван улсын үлгэр гэдэг энэ зохиол бол яг Юан гүрний мөхөл, Мин гүрний одоо ингэ сэргэж гарч ирж байгаа яг тийм юм үед бичигдсэн 14-р зуунд гэж юу ойлгож болно. За үйл явдал бол нийтийн тооллын 184-өөс 280 оны хооронд үйл явдлууд гэдэг маань ерөнхийдөө зүүн хан улсын үеийн үйл явдал болж таарч байгаа. За энэ бүтээл өөрөө бас 15 дугаар зууны сүүлч 16 дугаар зууны ихээр Мин улсын үед Мин улсын үе болж чинь тийм хэвлэгдээд за тэгээд 240 бүлэгтэй 24 дэвтэр бүхий ийм одоо ном болж гарч ирсэн. За Вэй, Шу, Үу гэдэг гурван улсын хоорондын л одоо зөрчил дайн тулаан явдаг. За энэ дайн бол 100 гаруй жил үргэлжилсэн. За тэгээ хамгийн сүүлд бол нөгөө баруун жин гэдэг нь үлээ нөгөө нэгтгэж байгаа шүү дээ нөгөө хоёр Вэй улс яа тэгээд одоо за энэ дээр бол ерөөсөө баатарууд гарна. Яг одоо эрэгтэй хүн тийм ээ. За улаан асрын зүйд бол эмэгтэй хүнэд байгаа байсан. Ерөнхийдөө эмэгтэйчүүдийг гарч эмэгтэйчүүдийн байр суурь эмэгтэй дөрүүд нэлээ яригдсан бол гурван улсын түүх бол яг эсрэг нь эрэгтэй ийм дөрүүд нэлээ гарахаар юм байгаа. За ер нь энэ гурван улсын үлгэр нь бол яг ер нь бол хятад хүний төрт үзлийг бас харж болно. За мөн эрчүүдийн нөхөрлөл дайсагналцал гэдэг одоо маш тийм сонирхолтой зүйлсүүд нэлээд гарч ирдэг тийм ээ. За тэгэхээр бас зарим дөрүүд нь бодит байгаад байна уу да юу лээ. Надаа тийм. Тэгээ зарим дөрүүд бодит одоо баатарууд байгаад байгаа тийм. Ийм одоо бүтээл байгаа. За ингээд олон юм нуушаад яг уу Ануун дартаа өдрийн мэнд түргээд хоёул зохиолынхаа задлалаа орё. За тий. За бидний өнөөдөр задлах бол гурван улсын үлгэр гэсэн бас том романы тухай ярина. За романыг эхэлж ярихаас өмнө бол зохиолчийн талаараас товчхон дурдъя. За зохиолч нь бол Луа Гуанжун гэдэг хүн байгаа. Луа Гуанжун бол 1330-аас 1400 оны үед амьдарч исэн. Юан гүрний сүүл үе те одоо манай Хувлаа хааны байгуулсан Юан гүрэн маань мөхөө тэгээд Хятадын Мин гүрэн одоо бий болж байгаа үедэр амьдарч исэн ийм хүн байна. За тэгээд энэ хүн бол өөрөө Юан гүрний үедээ бол хэрмэл одоо жүжигчд ордон дотор бас ингээд жүжиг тоглодог тийм хүмүүс одоо жүжигийн зохиолын бас ингээд бичдэг хүн байсан гэж бол бичигдэж үлдсэн байна. За тэгээд энэ тухайн үеийн зохиолчид бол зохиол болон одоо жүжигийн зохиолуудыг бичгтээ бол өөрийнхөө нэрийг аль болох нуугаад тэгээд их тийм одоо даруу төлөв одоо байсан. Тэгээд ингээд яг зохиолоо ингээд бичгтээ бол за ерөнхийдөө тэгээд сэрүүлв гэдэг ч юм уу те тэгэж үтчихсэн бол Луа Гуанжун бол гурван улсын үлгэрийг бичгтээ бол өөрийнхөө нэрийг яг бүтнээр нь Луа Гуанжун бичсэн. Энийг бол ингээд зохиосон гэж тавьсан. Тэгээд энэ нь юу гэлтэж байгаа гэхээр тухайн зохиолдоо зохиолч маань хэр их итгэлтэй байсан те энэ бол ер нь нэлээд сайн зохиол болсон гэдгээ бас ингээд их бардам те байсан учраас өөрийнхөө нэрийг бүтнээр нь бичээд ингээд гаргасан байна. За тэгээд Луа Гуанжун бол одоогийн Шанши мужийн Тайвань гэдэг хотын хүн. За тэгээд түүний одоо хочин нь бол нөгөө Ху Хай Санрен гэж байгаа штэ. За нуур далай гэсэн хоёр ханзаагаа тэгээд ингээд Санрен гэдэг нь явж буй энгийн хүн гэсэн хүн те. Тэнгүүд одоо нуур далай хажуугаар явж байгаа энгийн хүн гэсэн тийм очтой. Тэгээд их тийм олон хүмүүстэй нэг нийлээд байдаггүй. Тэгээд тийм дотгошоогоо тийм хүн байсан гэж одоо тэмдэглэгдэн үлдсэн байдаг байна. За тэгээ энэ хүн маань бол одоо 14-р зууны үед амьдарч исэн хүн. Тэгээд манай эртний 220-оос 280-аад оны үед болж байгаа үйл явдлын тухай одоо өөрөө ингээд сэтвчлэн бичээд ингээд ийм том зохиолыг бичжээ. За энэ зохиол маань
түүхэн суурь нь бол энэ гурван улсын үлгэр гэдэг маань болохоор гурван улсын түүхэн алдартай роман гэдэг бас нэрээр бас хятадтай ингээд гардаг байсан байна. За тэгээд энэ гурван улсын үлгэрийн доторх баатруудын тухай ч юм уу те энэ зохиолууд бол одоо Юан гүрнийхээ үед бол ингээд яригдаал хүмүүс бас бичээл ингээд явж исэн. Тэгээд энийг бол одоо Луаг онжин бол бүр нэгтгээд ингээд яг юм дайны тактиктай нь одоо бичээд ингээд гаргасан байна. За тэгээд хан гэдэг улс байгаа. За хан гэдэг улсын хаан Линди гэж хаан байгаа. Тэгээд хаан нь бол одоо мөхөөд тэгээд улс орон бол дайн самуунтай болоод за тэгээд дайн самуунтай болонгууд Дунжуо гэдэг одоо тийм нэг тийм жанжин гарч ирээд одоо ерөнхий сайдыг нэгээр чансан буюу одоо ерөнхий сайд нь гэсэн үг. Ерөнхий сайд нь болоод хааныгаа дарамтлаад ингээд байж байгаагаар ер нь үйл явдал эхэлдэг байгаа. За тэгээд үйл явдал эхлэхдээ бол ингэж хэлдэг. За хан улс яагаад ингэж мөхөөр болваа гэдэг нь болохоор ордны үйл явдал болон одоо хаан төрийн үйл явдал дээр тайганчууд хатнуудын одоо хоорондоо хувилдаан тий энэ зүйлүүд орсон учраас одоо ингэж одоо улс ингээ мөхч гинэ гэдэг. Тэгээ тухайн одоо үлгэр одоо мог мэтэр бас ингээ ярьдаг л да хаан ингээ байж ангууд могоо ингээ нөгөө хааныхын суудлыг ингээ ороогоол ороод ирдэг те. Тэрийг нь төшөмдүүд нь хаандаа юу гэж тайлж өгч байгаа юм гэхээр за хаант минь ээ улсын одоо хэрэг тайганчууд орсон учраас хор одоо найруулж байгаа учраас ингээд улс ингээ мөхөхийн одоо цондон шүү. Тийм учраас ийм агуулгатай байна гэж ингээд үйл явдал эхэлдэг. За тэгээд цохол дээр бол ингээд яг сая ярьсан Дунжуа гэдэг чансан гарч ирээд одоо хааныгаа дарамтлаад байж идэг. Тэгээ энэ үйл явдал энэ зохиолуудын турш 3 улс үүсэж байгаа тийм үү? Улс үүсэж байгаа ч гэсэн явах бүрдээ ерөнхий сайд болоод одоо хаан гэдэг чинь ерөнхийлөгч гэсэн үг шүү дээ. Ерөнхий сайд ерөнхийлөгч хоёрын хооронд дандаа үл ойлголцол үүсдэг. Ерөнхийлөгч нь дандаа ерөнхий сайдаа харддаг, сэрддэг тий. Яаж байгаа юм гэхээр тухайн үед бол одоо чанс нь бол бүх улсынхаа цэрэг те бүх одоо эдийн засгийнх нь бүх ил хөдлөгч хүчийг аваад дайнд мартахаар явдаг. Тэнгүүд хаан ингээд одоо хардаж эхэлдэг те. За энэ эргээд над руу босгоё те. Миний бүх хүчийг ингээд аваад явчлаа шүү. Эргээд над руу босгоё гэдэг хардл сэрдэлтүүд явдаг. Энэнгүүрээ одоо улс төрийн үзэл бодол, үзэл санаа нь ингэж гарч ирж байгаа гэсэн. За тэгээд зохиолын гол үзэл санаа нь бол Луаг онжун бол одоо Юан улс тухайн үед ингээ мөхч шүү дээ. Дулаалч уртны бослого гараад ингээд одоо мөхч чинь. Зохиол дээр бол Луаг онжун юу гэж хэлсэн гэхээр шаралч уртны бослогын талаар ингээ бичдэг байгаа. Тэгээд энэ шаралч уртны одоо бослогоор бол дайн самуун болж байна гэж үздэг. Луаг онжун ч гэсэн өөрөө бас ингээд ард түмний тэр үүмийн самууныг ер нь үзсэн гэсэн үг шүү дээ. Одоо Юан гүрэн мөхч авах үед тэгээд ард түмний одоо хүнд хэцүү байдлыг харж байсан боловч дэмжээд одоо шаралч уртны бослого ингээд зөв шүү те одоо ингээд буруу хүчний тухай босч шүү гэж бичээгүй харин одоо феодлын засаглалыг дэмжсэн гэсэн үг. Дэмжээд за энэ үнэн шударга байдал ёс шударга зэрэг үзлийг одоо тунхаглаад улс орныг хааны ёс инэрэнгүй засаглал одоо ингээд удирдахыг одоо илэрхийлж бичсэн гэсэн үг. Ерөнхийдөө тэрийг ингээд дэмжиж бичсэн, сурталчилсан гэсэн үг. За тэгээд улаалч уртны бослогыг одоо ингээд үгүйсгээ те ингээд одоо энэ бол одоо тухайн баатрууд байгаа шүү дээ. Одоо тухайн баатрууд цав болон Любэ те Шуан гэдэг одоо энэ гурван улсынхаа гурван ийм хаан нь болдог юм хүмүүс байгаа те. Энэ хүмүүс бүгдээрээ ингээд эхлээд бол Любэ одоо улаалч уртны бослогоор босгочдыг ингээд дараад тэгээ одоо ингээд тухайн үеийнхээ баатар болоод өөрийнхөө хоёр ах дүүтэй те ингээд андлал өргөөд тоорын цэцэрлэг түрээлэнд андлал өргөөд тэгээд улаалч уртны бослогыг ингээд дараад эхэлдэг. За энэнгүүрээ зохиолч маань юу гэж хэлж байгаа юм гэхэлээ улаалч уртны бослогчд бол дээрэмчид юм а гэдгийг илтгээд ингээд харуулад явдаг байгаа. Тэгээд дундуур нь бас нэг зүйл хэлэхэд одоо шаралч уртны бослогын босгочд нь болонгоо Швейх Вожан буюу одоо хөл хуулийн бичиг усан хөвгний шаштад дээр гардаг 108 баатар маань энэ шаралч уртны босгочд болж таардаг тийм. За гурван улсын үлгэр нь бол тухайн босгочийг дарсан одоо зохиол байна. За тэгээд шаралч уртны дээрэмчдийг бол гүтгсэн байгаа. За тэгээд Любэ бол одоо тухайн Шу улсын хаан болдог байгаа. За Любэ бол өөрийнхөө Жанфэй болон Гуанью гэдэг хоёр дүүтэйгээ тоорын цэцэрлэг түрээнд андлал өргөөд за манай бас нуус төвчөнд гардаг Чингис хаан Жамуух хоёрын андлал өргөж байгаатай адилхан за бид бол ингээ нэгэн эцэг гэхээс төрөөгүй боловч бид 1 оны 1 сарын 1 өдөр ингээд өгнэ. Тэгээ энэ бол одоо яг нэг өдөр бол өгөхгүй шүү дээ. Сэтгэл зүйгээрээ те одоо бид нар ингээд хамт юм шүү гэдгээ гэлтгээд андлал өргөөд за тэр гур маань бол маш олон дайн тулаанд хамтдаа оролцдог те. За хоёр дахь дүү болох Гуанью нь бол одоо Хятадтай
дайны бурхан гэж бас хэлэгддэг байгаа. За тэр хүний ёс жудаг, ёс журам те маш баатарлаг байгаа, чадварлаг байгаа энтернээс бас илтгэгдэж, бичигдэж гардаг байгаа. За Любей маань бол Шу улсыг байгуулдаг. За нөгөө талд нь бол сая хаан улс үхэд мөхөд Дунжуа гэдэг чансан гарч ирээд дарамтлаад хаанайгаа дарамтлаад ихсэн бол тухайн ордон дотор Цавцав гэдэг төшмөл байна. Цавцав бол тийм харгас тий удирдагч хүн да тий. За тэгээд Цавцав бол тэр Дунжуа бол чансан болоод тэр хааныг дарамтлаад байж байгаа төшмөл тий. Цавцав бол өөрөө тийм төшмөл хүнээс төшмөл хүн тэгээ бас ингээ язгууртан гаралтай тийм Любейтэй харьцуулах юм бол тийм баян тансаг байгаа штэ. Шуанчуан бол бас яг хаан гаралтай хааны хүү язгууртан гаралтай юм хүн байгаа. Тэгэхээр энэ гурван улсыг байгуулж байгаа гурван хүний ингээд ерөнхийд нь базаад ярих юм бол Любей бол харц гаралтай. Гэвч бүр цаанаа бол нөгөө хааны угсаа гарал бол байдаг те бүр өвг эцэг дээр бол тэгээд харц гаралтай шаха ойж ингээ зардаг харц гаралтай боловч ингээ хаан болдог тухай. Цавцав бол төшмөл гаралтай. Тэгээд бас хаан болдог. Шуанчуан бол угаасаа л хааны үе улсынх нь хааных нь хүүхэд тий өв залгамжлагч гэсэн үг тий. За тэгээд Дунжуа гэдэг тэр хан улс бол Цавцав болон Любей, Шуанчуан гурав ийм байж байгаа улсынх нь нэгдсэн улс байгаа шүү дээ. Нэгдсэн улсынх нь чансан Дунжуа гэж тийм эсрэгүү нэлээд тийм харгас хүн бас гараад ирж байна. За тэрний эсрэг Цавцав босоод ирж байгаа гэсэн үг. За энийг ингээд дараа те манай улсыг ингээд эзлээд хааныг маань бүр ингээд дарамтлаад байна гэт. За тэгээд Цавцав бол Дунжуаг алах гэж оролддог те. Тухайхан төшмлөөтэй ингээд юу тавьж байгаа хувилдаад. За тэгээд алах гэж оролж байгаа алж арай чаддгүй те. За 7 одны утга гэх тийм алтартай тийм утгыг бас ингээд ван гэдэг төшмөлтэй хувилдаж байгаа даваад. За тэгээ 7 одны утга нь яа гэхээр Дунжуа бол ингээд босож суух унтаж идэвхтэйч хүртэл байнга ингээд нөгөө юу зүүдэг хамгаалтын хувцас ингээд зүүдэг. Тийм учраас ингээд бид нар энгийн утга бол нэхэж чадахгүй байна гэх. Тэгээ Цавцав тэр 7 одны утгыг аваад Дунжуаг алах гэсэн боловч яг Дунжуаг унтчихт нь алах гэсэн боловч нөгөө толинд ингээд утганых нь юу тусаад ингээд Дунжуа мэдчихдэг. За тэгэнгүүт маш сэргэлэн хүн байгаа юм л да. Гүйлгээ ухаан сайтай. Би танд энэ утгыг ингээд өргөн барих гэсэн юм аа гэд. Тэгээ бэлгэлчээд тэгээд яваад өгдөг. За тэр Дунжуагийн бас маш том гэрхаа тий бас их тийм сайн жанжинтай хажуудаа тэгээ өргөж авч байгаа хурай хүүн гэх юм уу те Лю Бяо гэдэг тийм хүү байгаа. За тэгээд тэр хүүн бол бас их эрлэхэг дайчин тийм жанжин. За тэгээд Цавцавыг бол дотоод санааг нь мэдээ. За энийг Цавцавыг бол барих хэрэгтэй байна. Намайг алгах гэсэн юм байна гэд илдээ төдөг. За Цавцав бол ордноосоо цухтаагаад ингээд гараад явдаг. За цухтааж явж байхдаа өөрийнхөө аавынх нь найз өөрийнх нь авга ах нь болж байгаа хүнтэй очиод гэр нуугдахаар болдог. За нуугдахаар болж байгаад аавынх нь гэр бүлийнх нь гахаа алж өгөөд ингээд эдээ ундаа бэлдэх гэж байгааг нь буруу ойлгоод намайг алах чинь гэж бодоод. За тэрэн дээр бол ингээд бид нар бодох хэрэгтэй л те. Ингээл араас ингээд цагдаа хөөгөл те ингээд явж явах үед бид нар хэн бүхнийг л сэрдэн те ингээд буруу ойлгоод тэгээ тухайн гэр бүлийг бүгдийг ингээд алчдаг байгаа. За тэгээд замд нь нөгөө нэг аавынх нь найз нь таарад бид нар ингээ гэр бүлээрээ чамд ингээд гахаа алж өгөөд ингээд эдээ ундаа бэлдэх гээд би бас ингээ сайхан арх аваад ирлээ ингээд арх ухаар ингээд бэлтгэжлээ гэх тэгэнгүүт хэлдэг. За ингээд тань төвгүүдад явах вэ гэд явах гэжсэн буцаж хурж ирээд нөгөө ахыгаа алчдаг. За тэр ахыгаа алжаангууд хажууд нь явж байгаа бас нэг төшмөл байгаа л да. Тэгээд тэр хүн хэлдэлтэй ингээд чи яагаад алж байна чи энгийн хүн байсан штэ гэх тэгэнгүүт ингээд энэ хүн гэртээ очиод би гэр бүлийнхэн тэр 8-9 хүнийг те эхнэр хүүхдүүдийн ингээд алсныг хараад тэр зовж ирснаас мэдэхгүй байжгаад өгцөн дээрээ гэж хэлдэг. За тэгээд Цавцав тэр алчаад ингээд өөрийгөө зөвтгөж байгаа тэгээд тийм маш алдартай үг хэлдэг те би тэнгэрийн дорх хүнийг үтээрэхээс тэнгэрийн дорх хүмүүс намайг үтээрч болохгүй гэд үтээрэх гэдэг маань болохоор журмыг мартах те ингээд за бүр ингээд шулуунаар тайлбарлах юм бол би ингээд энэ их том үйлийг хийгээд гурван улсыг нэгтгээд ингээд төр самууныг ингээд дарах үедээ бол би хүн алж болно. Харин би хүнд алагдаж болохгүй гэж утгатай үг. За энэнгүүрээ Цавцавын дотоод ингээд үзэл бодлын ингээд ярих юм бол нойртой ханахын тулд энийг хэлсэн. За тэгээд Цавцав бол сүулдэ ингээд нөгөө нойргүйхан дурштай толгой нь маш ихээр өвддөг те
бусад бүх хүнийг ингээд сэрддэг. Өөрөөс бусдад бүгд нь хардж байгаа шүү дээ. Параноид болчихж байгаа шүү дээ. Харин тий. Тэгээд ингээд бусад хүмүүст итгэхгээ болоод ирэнгүүтээ гинтийн сонин үйлдэлүүд хийдэг. Тэгээд хүмүүст итгэхгээ болоод ирэнгүүтээ заримдаа том тулаануудад ялагддаг тий. Тэгээд ийм одоо цавцаавын дотоод үзэл санаа бол ийм болж ирж байна. За тэгээд цавцаа бол ингээд цаашаа яваад хуурамчаар бичиг үлдээд за тэгээд тухайн одоо аймагуудаа ингээд нэгтгээд Дунжоон эсрэг босноо. За Дунжоо юунаас ингээд болоод бас ундаг вэ гэхээр бас гоё эмэгтэй хүний тухай гардаг. За тэгээд Ван гэдэг төшмөл нөгөө утгаа өгсөн төшмөлийн тухай ингээд одоо тэдний нэг тийм дууч охин байжгаад Дяо Чан гэдэг нэртэй. Тэгээд тэр охиныг одоо ингээд өөрийнх нь Дунжуугийн итгэлтэй төвшмөлтэй хайр дурлалтай юм шиг болгоод хооронд нь бас ингээд суулгаад тэгээд эмэгтэй хүнээс болоод Дунжууч алуулцдаг. За тэгээд энэ ингээ зэрэг үйл явдлууд болоод байгаа гэсэн үг. Газар зэрэг болол. За тэгээд бүх цэргүүд ингээд нэгтээд за Любэй ч гэсэн одоо тухайн цавцаавтаа бас нэгдээд за Дунжуу бол болохгүй байна гэд ингээд одоо эсрэг нэгдээд за тэгээд Дунжуугийн эсрэг бүгдээрээ цэрэг нийлүүлээд босдог байгаа. Любэй чинь шал өөр хүн байгаа шүү дээ. Цавцаагийн хажууд бол их зөөлөн талдаа хүн байгаа даа шүү дээ. Тийм. Любэй бол их тийм зөөлөн хүн. За тэгээд эцэг нь эрт өнгөрсөн. За тэгээд ээжтэй маш их ачлалтай. За тэгээд тухайн одоо Жанфэй болон Гуанью хоёр дүүтэйгээ амдлал өргөж байхдаа болвол Любэд бол одоо өөрийн гэсэн зориг байсан. Тийм л учраас тэр хоёр хүн одоо Жанфэй болон Гуанью бол Любэйг дагсан. За тэгээд дагаад явж байхдаа бол Любэй ингээ сайн талууд нь бол одоо инэрэнгүй зөөлөн тийм за ингээд дайн тулаан болоод хүмүүс өхөнгөө дотоод үзэл санаанаас гарч ирдэг тийм ингэж болохгүй юмсан тийм ард иргэдэл нэг тийм одоо сайн самууныг ингээ арилгуулах гэсэн юмсан гэдэг одоо тийм үзэл санаатай боловч өөр дахиад нэг уншаад ингээд явж байхад бол ингэж үзэгдэн Любэй болвол ер нь бол зүгтагч штэ тий. Зүгтаагаал явддаг дайн тулаан тэгэл яг өөрийн гэсэн тийм орон гэр байхгүй тий ингээл за нэг орон гэртэй болё даа гингүүт нь л цавцаа ч юм уу тий шван ч юм уу уулс дайраал ингээл хурж ирэл самуурал тэгэл зүгтаагаал явдаг. Зүгтаагаал явж байхдаа гэр бүлээ ихээр орхидог. Хүүхдүүдээ бас ихээр орхидог. За энэ нь бас ингээд яг одоогийн ингээд сэтгэл зүйн талаас нь харах юм бол Любэй бол тийм одоо гэр бүлтэй тийм одоо бүтэн өсөөгүй өнчин өссөн учраас одоо яг гэр бүлээ авч үлдхиймсэн гэж зуурахгүйгээр анд нөхөд жанжин маань хэрэгтэй шүү те гэд ингээд том үйлийн төлөө ингээд явж байгаа учраас гэдгээр нь яг зөвтгөж болох юм. Гэхдээ ингээд үр хүүхдүүдээ ингээд орхиод ханижлаа бас ингээд үлдээд одоо ингээд юу ачих юм бол бүсэлтэнд орчих юм бол ингээд хаяал цухтаагаал явцдаг. Би л амьд байж ивэл болоо гэсэн яваар ингээд явдаг. За тэгээд нэг ингээд энэ тал дээр нэг ингээд үйл явдлыг ингээд ярихад бол Жаоюан гэдэг бас нэг тийм чадварлаг жанжин байгаа шүү дээ. Тэр жанжин нь Любэйн жанжин байгаа. Тэгээд Любэйн жанжин нь хүүгийн ингээд нэг юм одоо тулаан болоо тэгээд эхнэр нь баригдаа тэгээд хүүн одоо ингээд өлгийтэй байгаа шүү дээ. Люшан гэдэг хаа Адоо гэдэг нэртэй. За тэр хүүн ингээд үлэнгүүд нөгөө Жаоюан чинь бүр амиа арстан барин цавцавын цэргүүдээс ингээд одоо цухтаагаад хүүгийн ингээд амьд аваад ирдэг те. За тэгээд Любэйд ингээд өгдөг те. За хан хүү ингээд амьд байна гэд өгөнгүүд Любэй хүүгээ ингээд авангуудаа газар шидчихдэг. Энэ балчир хүүгээс олж миний одоо мундаг юм те жанжин өгөхөгээ алдчихэ гэж хэлдэг. За энэнгүүр юу гэлтэж байгаа юм бол бид нар өнгөц харах юм бол за Любэйн бас нөгөө тийм өнчм өрөөс өнснөөс болоод одоо хүүхдээ хайхарахгүй байна гэдгийг харж болдог бол нөгөө талаасаа Жаоюанд хэлж байгаа гэсэн үг. Чи миний хүүг ингээд амьд авчраад ингээд яаж байгаа бол би чамд насаараа өртөө гэсэн үг биш шүү. Би ч гэсэн энэ хүүгээ одоо ингээд бас ингээд үлдээж болно чиний төлөө гэсэн утгатай. Тэгэхээр Любэйн тэр цаана нэг утга санаа те цаад тэр санааг нь одоо бид нараас гэлтгийж харж болох нь. Тэгээ Любэй бол юугүйгээс эхлээд хаан хүртэл явдаг тийм үү. Тэгэхдээ бол хүмүүсийн тусламжийг маш ихээр авдаг. Тэгээд Любэй хүмүүсийн тусламжийг авахтаа бол ингээд тэр хүн бүр ингээд Любэйд туслахгүй байж болохгүй болтол нь ингээд одоо өөрийнхөө бүх хэмийг барайл те одоо хамгийн сайнараа байж гал тэгэл одоо хүмүүсээс тусламжийг авдаг баг. Энэ Любэй уучлаарай яриг тасчих шиг боллоо. Любэйгийн намд одоо ингээд дүрийг ингээд уншиж байхад хийх санаанд ордог байхгүй. Мин улсын үндэслэг Жу Янжан амьдралтай тун төстэй ингээд яг л Жу Янжан чи яг ингээд хамгийн дороос хэлж байгаа шүү дээ. Ерөөсөө ингээд өсвөлөнгөөр эцгийнх нь үхэл, том ах нь үхэл, өөрөө ч найлын 4-5 дахь хүүхдүүлүүдтэй тийм. Тэгэл ингээд явсаар гал яг энэ нэг Любэй. Тэгээд тэр хүн бол
тэр одоо бослогуудыг гаргаад улаалчууртай бослогыг гаргаад монголчуудын эсрэг тэмцээд дээрээс нь нөгөө хоорондоо үзэж байгаа шүү дээ. Тэр чинь бас хоорондоо үзэж байгаа тий. Тэгэхээр яг Любеийн юг харахаар Жу Янжаа дандаа санаанд ордог. Тийм шүү. Бас нэлээд адилхан байна тий. Тэгээд одоо энэ чинь Любе бол шүү улсаа байгуулангууд одоо үү улсанч дайрна, Вэй улсанч дайрна, өөрөө бас эсрэг дайрна, үү улстайгаа нэгтээд Вэй улс руугаач дайрна тий. Энэ олон үйл явдал тэгэж байгаа. За тэгээд яг дөрөвийн хувьд дахиад ярихад бол нөгөө нэг одоо үү улсын хаан Шуанж байна байгаа штэ. Шуанж байна бол язгууртан гаралтай. За тэгээд бас их тийм зөрөгтэй жанжидтай. За тэгээд хааны одоо удам мөгшөлтэй хүн учраас бас их тийм зөрөгтэй. Тийм хүн байгаад. За бас ингээд багасаа бас ингээд эрдэм номд шамтсан. Тэгээд хүнийг маш сайн таньдаг. Тэгээд 2 3 нүүдлийг ингээд харж чаддаг. За тэгээд ийм багадад Шуанчуны бас алдартай жанжин бол Жоуй байгаа штэ тий. Жоуй бол одоо Шуанчуны одоо дөвдөө гэж хэлдэг. Дөвдөө нь бол одоогор бол чансан бол ерөнхий сайд байна шүү дээ. Дөвдөө бол аймгийн захирагч гэх юм уу те аймаг ингээд захирчдаг тийм том жанжин байж таарч байна. За бүгд л хажуудаа сайн төшмлүүдтэй. Тэгээд энэ дээр дахиад төшмлүүд гэж гаргахад бол сайн одоо тухайн үеийн одоо гоц ухаантан буюу Жуголян гэж гарч байгаа тийм. За Жуголяны тухай ярихад бол Любе Жуголяныг очиж ингээд залдаг те. За та надад ингээд одоо улсын ингээд одоо засгаад ингээд туслана уу гэд. Тэгээ 3 удаа ингээд одоо гуйлгаж ич Жуголян ингээд одоо зөвшөөрдөг те. За Жуголян тий Жуголян чинь бодит хүн. Тий бодит хүн шүү. Бодит хүн байдаг шүү санаатай. Тэгээ хэдтүүд өөрсдөө сэлдэж нөгөө Жуголян шиг сайн ерөнхий сайд одоо хүртэл гарааг байна гэдэг те. Цэрэг юу гэдэг цэрэг бичгийн асар өндөр чадвартай. Ийм одоо удаа дараагийн ялалт байгуулж ирсэн. Яг бодит хүний юу бол бид юм билээ тийм. За Жуголян бол одоо зохиол дээрээ бид нар одоо бичсэн байдаг л да тий улалжин гэрээс гараагүй байхдаа тухайн үеийнх нь одоо бүхий л засаг түр ямар хуу байх юм гэдгийг дүгнээд байж исэн хүн байгаа. За тэгээ Жуголян бол шүү улсын чансан ерөнхий сайд болдог. За тэгээд Жуголян бол Любе очоод залж явах үед Жуголян хэлдэг л дээ. За цавцаа бол тэнгэрийн цагийг эзэмшээд одоо ингээд тэнгэрийн цагийг эзлээд Вэй улсын ингээд эзэн болж байна. Шуанчуан бол газрын ашгийг эзлээд Үү улсын эзэн болж байна. Любе та харин хүний найрамдлыг эзлээд шүү улсыг байгуулад дараа нь 3 улсыг нэгтгээд ингээд одоо алсын тийм хараатай ингээд үзэхнэ гэдгийг одоо ингээд газрын зураг гаргаад ингээд одоо тухайн үеийн ингээд Любе дотор боддог л та тийм энэ ямар мундаг хүн бэ энэ том улс одоо хань гэдэг улсын төлөө ингээд бүгдээрээ зүтгэж байгаа л ингээд 3 улс болоод задрахыг энэ хүн харсан байна гэдгийг Любе ингээд дотроо ухаарч тэгээ бас ихээр биширдэг. За тэгээ Жуголян бол одоо одоо шүү улсын чансан болдог байгаа. За дахиад нэг тийм гоц ухаантан хүн бас байгаа Симаи бол одоо Вэй улсын төшмөл те. За эхэндээ бол цавцаа Симаиг бол маш тийм ухаалаг байна. Тийм учраас одоо миний дэргэд ирж одоо ингээд надад ингээд түшээ гэж хэлдэг. Гэвч Симаи ингээд хэлдэг те. Миний бие муу байна гэд ингээд одоо ингээд өөрийгөө дарддаг те. За Симаигийн цавцаавын хажууд очиагүй бас шалтгаан бол тэр хүн бол нэлээд ухаалаг байгаа те. Цавцаавын дэргэд очих юм бол би амьд үлдэж чадахгүй нэ гэдгээ мэддэг. Тийм ямар нэгэн буруу зүйл болох юм бол юу яана гэд. Тэгээд 7 8 жил ингээд өөрийгөө дарж чад ингээд сүлдэл бүр болохоо байлдаг шүү дээ. Одоо ингээд одоо дарвч дарданд боловч бултаа гэдэг шиг тэр хүний ухаан бол байгаад байгаа. Тэгээ хүмүүс бол мэдээд байгаа энэ ухаалаг шүү гэдгийг. За тэгээд цавцаавын хажууд хурж ирээд ном бичгийг нь одоо төшмөл болдог байгаа. За тэгээд маш олон тулдаанууд дээр бас ингээд өөрийнхөө үзэл санаануудыг хэлж өгдөг. За хүмүүсээ ярьсаар яваад зохиолынхаа бараг сүүл рүү орж ийн. За яг сүүлийн ярьчаа дараа нь дахиад дундаас нь бас яриа те. За тэгээд Симаи бол хамгийн сүүлд нь ингээд үлддэг. Тэгээд Жуголянтай бол ухаан оролт болдог те. За тэгээд эцэст нь бол Симаи ялдаг. За Симаи яагаад ялсан бэ гэхээр төвчээрийнхэн л үндсэн дээр ялсан. Ухаан болон төвчээрийнхэн л үндсэн дээр ялсан. Тэр хүн бол цавцаавыг төвчээд ингээд өнгөрсөн байна те. Цавцаа бол ингээд Симаиг ингээд цавцаавын дэргэд авахтал өөрийгөө дараалдаг те. Одоо ингээд зарим үедээ муухан голж жүжиглж энтрэл те. Цавцаавын дараа цавцаавыг цавцаа чинь нухаж байгаа шүү дээ. Алж байгаа байхгүй. Хүүн одоо хүүн цавцаавын дараа хүүн гарч ирдэг шүү дээ. Цавцаавын дэргэд хүртэл ингээд төвшөмдөд нотол та ингээд одоо чансан ингээд юу ах хэрэгтэй байна гэдэг тэнгууд өө миний бие муу байна. Тэгээд ингээд
солиугаж яриад идэгт ингээд өө чи хаанаас ирсэн гинэ гэд тэр урд ингээд юунаас ирсэн гэд урдаа гэд ингээд хөгшин орон гар юм шиг болоод жүжиглээд байгаа юм байна. Жүжиглээд тэнгуут ингээд хаана өө за Симаи бол болохгүй байна гэд тэгээд ингээд дайнд мордод явсныхан дараа улсыг нэзлээд өөрийнхөө одоо хүн Сима Чао нь бол улсаа ингээд байгуулад тэгээд одоо ингээд Жин гэдэг улсыг байгуулад 3 улсыг нэгтгэдэг байгаа. За Симаи бас Зhuge Liangтай ингээд одоо үзэж яхад Zhuge Liang гэж жилдээ Симаиг ингээд яг ингээд тулаал хоорондоо дай хийх гээл ирээл. Тэнгүүд аль аль нь хөдөлгөө байна л да. Хөдөлгөө хийхгүй. Тэнгүүд Симаи Zhuge Liang Симаиг уурлуулахын тулд ингээд эмэгтэй хүний хувцас бэлгэлж байна л да. За ингээд эмэгтэй хүн шүү гэдэг ингээд. Тэнгүүд Симаигийн хажуу талд байгаа жанждууд нь хэлж байна ингээд. Таны ингээд доош нь хийж байна. Би ингээд одоо ийм том одоо чансан ингээд доош нь хийж байгаа учраас бид нэг ингээд одоо хөдлөх хэрэгтэй гэдэг. Хүлээж гэд хөдлөгдөг. Эхэлж хөдөлсөн л одоо ингээд ялагдах гэдэг гэдгийг хоёулаа харчаад байгаа байхгүй юу. За тэгээд Zhuge Liang-ы одоо тухайн элчин бол одоо тэгэл найр одоо ингээл жаахан юу хийж байгаа л эдэмдэ бэлдэж байгаа л тэгэл элчээс нь асууж юм л да. За ингээд гоё хувц байна. Надад бас ингээд дахиад бэлгэлж болно. За тэгээд юу танай одоо чансан чинь идэж уухтай хэр байна да. Нойр хоолндоо сайн байна уу гэж асууж байна. За тэгэнгүүт нөгөө элчин хэлж байна. Манай одоо Zhuge Liang чансан бол хамгийн орой унтаж хамгийн эрт босож за 20 жанжтгаас босоод бүхэл ажлыг ингээ хариуцж байна гингүүт нь Симаи бодож байгаа. Хэр удтыг гэд. Тэгэхээр тэрнэр за тэгээ Симаи бол бодож ин л да дотроо за энэ Zhuge Liang бол хэр удтыг тий орой унтаад тэгээд хоолндоо бас сайн биш. За тэгээд ингээд 20 жанжтгаас бүхий л ажлыг тэ төрийг одоо барих бүхий л ажлыг хийж байгаа бол ингээд урт таслахгүй гэдгийг мэдэнгүүтээ хүлээж байгаа хэрэг. Тэгэхээр тэр төвчээр хүлээлтээс ингээд одоо ялсан байна. Тэгэхээр одоо Улаанбаатаруудын үйл явдал тэ олон одоо таймгүй олон хааны тийм шүү дээ. За тэгээд эргээд нөгөө нэг эхлэл рүүгээ ингээд очиход бол за тэгээ дунжуугаа одоо ингээд ундгаачаад за нөгөө хэд маань ингээд хоорондоо бас ингээд тулалдаад эхэлдэг. За тэгээд гол ингээд том тулаанууд юм талаар бас ярил сонирхолтой авах гэж бодож байна. За тэгээд хамгийн ихний одоо хамгийн том тулаан бол за энэ тулаануудын тактик дээрээс бол бид нар одоо яг Монголын нуус товчоон дээр уншдаг шиг тийм тулаануудын тактикуд маш их байдаг. Бүр яг ингээд хуулаа бичсэн юм шиг. За энэ нь бас яаж байгаа юм гэхээр нэрт зохиолч аюур замгаа бас хэлсэн байт юм байлээ. Энэ Luo Guanzhouны энэ бол 3 улсын үлгэр дээр бол бид нар юан улс шинэхэн юан улс тэнд одоо мөхөд байж ангууд тэр улсын ноу хав те дайны тактик бүгдээрээ тэр бичгийн хүн тэрийг бол одоо юан улсын л одоо судар бичгээс хуулж авч бичсэн. Тэгээ энэнгөр бол бид нар Монголынхон дайны одоо тактик бид нар уншиж харж болох нэ гэж хэлдэг. Тэст мундаг стратегч нар гэдэг чинь тактик гэдэг аюул мундаг гэдэг. За тэгээд хамгийн ихний тулаан дээр бол одоо нөгөө Гуандунгийн тулаан гэж байгаа дэн цав болоод Юанши одоо нөгөө Дунжуаг алж яхад одоо ингээд устгах гээд байж байхдаа бүгдээрээ нийлэнгүүтээ Юаншо гэдэг нь бас одоо хойд мужийнх нь бас нэг тийм жанжин байж л тэ. За энэс өмнө би нөгөө газар зүйн ингээд одоо юу гэхийн тулд баримжаа өгөхийн тулд одоо цавын Вэй улс бол Хятадын хойд мужид байгаа гэсэн үг ингэж харуулж байгаа. За тийм. Хойд мужид байгаа гэсэн үг. За энэ нь бол одоо энэ Шанси болоод Хөбэй мужид нь энэ Вэй улс байгаа гэсэн үг. Тэгээд Шуанчуан буюу одоо Үу улс маань бол баруун урд зүгтээ. Хүбэй болон одоогийн Жансу тийм зүүн урд зүгтээ. Жансу болон Хүбэй мужид гэсэн үг. Зүүн урд. Любэйн одоо улс бол баруун урд мужид Сычуаны одоо тэр газар нутгаар байгаа. За тэгвэл дайн бол хойноосоо те Вэй улсаасаа хойноосоо урагшаа ингээд дайнууд явагдаж байна гэсэн. Тэгээд зүүн урд Сычуан болон Жансу Хүбэй мужийн хооронд тийм. Тэгээд ингээд гурлаа ингээд гурвалжин болоод ингээд хоорондоо нийлж гад хоорондоо дайдан асал гурвал хоёр нийлээд нэг рүүгээ. Тийм. Тэгэл ер нь хүлээгээд идэг те аль нь алинтайгаа нийлэх нөө те. За аль нэг нь л төрүүлээл ингээд дайраал нэгэнд нь ингээд ялагдчих юм бол ингээд боломжих гэдэг байгаа байхгүй яг хоорондоо хоёулаа болоод үзчих. Гурлаа ингээд хуваагдчихаар яг яаж ч болохгүй ингээд хоёулаа хоорондоо үзэж байгаа нөгөөх нь араас нь хурж ирээд ингээд дайрчих учиртай учраас одоо ингээд стратегичд нь маш ихээр толгой ажиллуулах тийм болоод байгаа учраас би бинийг ингээд хүлээгээд байдаг бахнэ. За тэгээд тулаануудын талаар ярихад бол хамгийн ихний тулаан бол цавцаа болвол Вэй улсаа байгуулахдаа хойд муж сайн ярьсан те Шанси болон Хөбэй мужийнхаа хойд мужуудаа ингээд нэгтгэх одоо үйл ажиллагаанд орж байгаа. За үйл ажиллагаанд орж байхад бол тухайн үеийн бас алдартай хойд мужийн нэг жанжин болох Юаншавийн одоо Юаншавийн дайчин цэргүүттэй ингээд тулдаг байгаа. За цэргүүттэй тулахтаа бол манай Монголын бас
одоо зэргийн тактик болох хоол хүнсийг одоо юу ачиж байгаа. Одоо эвдлээ те тийм шатаага ачиж байгаа. Тийм хангамжинд байхгүй. Хангамжинд байхгүй болчихсон. Тэр олон зэрэгүүцэж ингээд үсэж өгөн тий. Тэгээ манай монголчууд ямар борц байгаа шүү те. Тэгээд ингээд дайн тулаан хийж чадахгүйгээр одоо хэнийг юун шавыг ялч чаддаг. Тийм учраас вэй улс нь бол нэлээ томор одоо хүчрхэгжиж гардаг байгаа. За тэгээд дараагийн тулаан бол хөх мөрний тулаан гэж байгаа. За энэ тулаан нь болохоор Любэй маань нөгөө үү улстай нэгдээд Зүүг Улаан бол маш ухаалаг арга хэрэглээд Шуан гэдэг хааны үү улсын Жоую дээр очиод ингээ хэлдэг те. За цав бол танаа эхнэрт ингээд одоо сэтгэлтэй байна. Тэгээ эхнэрийг чинь одоо ингээд авахаар ирж байна гэдэг одоо ингээд цавцаавын хүүгийнх нь бичсэн шүлгийг ингээд уг нь бол хоёр гүүрний тухай бичиж ангууд одоо нөгөө танаа эхнэрийг чинь дүүтэй хамт ингээд бичээд бүр шүлэглээд одоо ингээд аав хоёр ингээд авах чинь гэдэг талаар ингээд Зүүг Улаан ингээд тоглолт хийгээд тэр Жоую болон Шуан те үү улсыг өөрийнхөө шүү улстай нэгтгээд цавцаавын эсрэг басдаг. За тэр нь бол бас их гоё кинонууд байт юм лээ. Улаан хавцлын тулаан гэд кино байгаа. Тэр тулаануудад нь болохоор Зүүг Улаан бол тэнгэрийн байдлыг ажиглаад за энэ салхи ханаасаа гарах вэ гэдгийг тооцоолж хаад цавцаавын маш том одоо завиудыг холбоод ингээд холбоцсон байсан завиудыг ингээд шатаагаад тэгэд энэ хөхмөрний тулаан дээр ингээд ялдаг байгаа. За тэр хамгийн ихэндэр бол тактик нь бол хангамжийг нь устгах тий. Дараагийнх нь бол тэнгэр газрын ашиг тий. Одоо өндөрлөг газарт байх юм бол доороос нь одоо яадаг ч юм уу тий. Саяны энэ дэр бол газрын ашигтай байдлыг тий бас тэнгэр цаг уурын ашигтай байдлыг бас ажиглаад ингээд тулаанд нь ялж байна гэсэн үг. За дараагийнх нь бол Илингийн тулаа байгаа. За энэ Илингийн тулаан дээр бол Любэйн одоо үнэнч дүү болох Гуанью бол халагдчихдаг тий. Тэгээд Жанфай бол бас өшөө авнаа гэд босч жагаад тэгээд хоёр дүү нь ингээд үхээд тэгээд одоо ингээд тулаан хийхээр очиж жагаад энэ дээр бол ялагддаг. За энэ дээр юу хэлж байгаа гэхээр удирдахч бол ингээд сэтгэл хөдлөлөөр одоо хөдөлж болохгүй тий. Маш нахур байх хэрэгтэй. Тийм маш нахур байх хэрэгтэй. За Любэй бол өөрийнхөө өшөө авалтын сэтгэлтэй ингээд одоо эрдээд тухайн тулааныг эхлүүлж байгаа. Тэгээд одоо ялагдчихдаг. За тэр ялгалтанд нь бол нөгөө цуран байрлуулсан майхныг нь эсрэгдлийн хүмүүс нь бол үү улсын жанжид бол ингээд шатаагаад тэгээд ингээд ялагддаг байна. За дөрөвт том одоо тулаан бол нөгөө Жотины тулаан гэж байгаа. За энэ тулаан нь болохоор нөгөө Зүүг Улаан болон Симаи одоо сүүл рүүгээ орж байгаа тулаанууд те. За Зүүг Улаан бол буруу жанжаа сонгосноос олчиж Симаид ялагддаг. Тэгээ энэ нь болохоор стратегийн байрлал нь буруу. Тэгээд жанжнаа зөв сонгоогүй те. Зүүг Улаан бол өөрөө стратегч тэгээд бас тэнгэр цаг уурыг ингээд судалдаг тийм гот ухаан тун байгаа шүү дээ. Гэвч Зүүг Улааны нэг сул тал нь бол миний бодлоор бол тийм дайны одоо талбарын тийм баатар бол биш. Тийм учраас одоо ингээд Симаид бас ялагдсан. Любэй болон цавцаа бол өөрсдөө бол тийм дайчин удирдахч хүмүүс байгаа даа шүү дээ. Зүүг Улаан бол стратегч гоцгоонт одоо яаж бодлого хэрэгжүүлдэг. Нэг өсөнд штабын ажилтан шиг л гэсэн үг л дээ. Одоо нөгөө цаасан дээр төлөвлөгөөний ширийн дээр аягүй сайн ажиллаад байдаг. Яг тэрийг удирдаад талбар дээр гарахаараа болж өгдөг. Тийм болж өгдөг тий. Тэнгүүд цавцаа бол удирдахч байгаа даа. За цавцаавын хувьд бол одоо ингээд дайн тулаан болол ялах юм бол та нар юм ашиг шүү те. За ингээд хятадд нэг тийм юу инээдтэй ч юм одоо орчин үеийнх нь хүмүүс хэлж байна л да. Цавцаа болон Любэй Шуаныг бол одоо ингээд компани захирал яасан бол гэж ингээд төсөөлж байна л да. За цавцаавын компанид ингээд орох юм бол цавцаа бол ингээд амжилт олох юм бол за та нарын юу шүү. Одоо амжилт шүү. Бүгдээрээ ингээд амжилттай байлаа гэл. Алдаа гарах юм бол цавцаа миний буруу гэж хэлдэг. За цавцаа бол ингээд тэр хөхмөрний тулаан дээр ялагдчихад ингээд хэлдэгчтэй цухтаагаад явж байгаа тий. Цухтаагаад явж байхдаа бол цавцаа ингээд хэлдэг. Инээгээл тий. Тэгвэл инээгээд жонх нөгөө цэргүүд ингээд гайхалтай ялагдчихад яагаад инээгээд байгаа юм бол гээд тэрэнгүүрээ цэргүүдийнхээ бас ингээд юг тий үзэл санааг нь тий бас ингээд сэтгэл зүйн өргөж өгч байгаа. Тэгээд хэлж байгаа. Зүүг Улаан Любэй энэ одоо маш мундаг хүмүүс л гэдэг миний одоо санаж чадахгүй энд ингээд отолт хийсэн бол намайг ингээд хүйс тэмтрэх байлаа гэл. Тэнгүүд нь цэргүүд бусаад иж байгаа. Нэрээ тийм штэ манай л цавцаа бол стратегч мундаг одоо байлдагчтай мундаг баатар гэж ингээд хүлээн зөвшөөрдөг. За тэгэхээр ингээд цавцаавын компанид орох юм бол мундаг удирдагчийн компанид орох нь. За Любэйийн хувьд бол
маш ухаалаг тэгээ бас их инэрэнгүү тэгээ чамтай бол одоо ингээд Любе ч ингэдэг штэ цэргийн жанжтайгаа ингээд бүхий л хамт идэх, хамтдаа хоол иддэг те. Тэнгүүд Любеийн компанид орохын тулд чи өөрийгөө Жанфаю, Гуаню шиг тийм чадвартай л бол Любеийн хажууд бай гэж байгаа байхгүй. Тэнгүүд Любе ингээд Гуанюг өгөхөд бол яг тийм Любе ер нь уйлдаг гэж ярьдаг шүү дээ уйланхаа гэл. Гэвч Гуанюг өгөхөд бол уйлдаггүй. Жанфай хоёулаа өгөхөд бол ингээд уйлдаг те. За хоёр том ингээд одоо түшиг тулгуур алдлаа гэд. Тийм учраас өөрийгөө маш чадварлаг бол Любетэй ингээд даг те. Гэтэ ингээд алдсан ч онсон ч одоо бүх юмаа ингээд чамтай л одоо хариуцсан бол гэсэн бүр ингээд галтгоондоо ордог юм компани захирал байх нь. Шванчваны хувьд бол язгууртан гаралтай. За тэгээд бас нэг Жоуи гэдэг бас сая Баатрын тухай ярьжсэн. Тэр нь бол ингээд өгтөлдөө өөрийнхөө уурнаас болоод өгчдөг. За тэгэнгүүт шончваны дэргэд байх юм бол чи маш сайн одоо цэрэг маш сайн одоо ажилтан байх юм бол чамайг өргөөл гаргаад ирнэ. Маш сайн өргөж гаргаж ирнэ. Гэвч чамайг маш ихээр тандаж энэ чи яг ингээд юу чадвартай юу чадварлаг уу те. Тэгээ нэг Баатрийнх нь ингээд дүр гарч ирдэг штэ ингээд сорвууд чинь энэ аль тулаанаас авсан бэ гэд ингээд сорвуудыг ингээд үзүүлээд тэр нь болохоор ингээд юу гэлж анхэр чи чамаа ингээд байнга ингээд шалганаа л гэсэн үг. Тийм. Ингэж компани захирал бол юм байна гэд одоо инээдтэй ч юм уу те ингэж үнэлдэг бахан. За тэгээд зохиолын хувьд бол одоо хойд мужаасаа ингээд урагшаага ингээд дайн тулаан хийгээд тэгээ хамгийн эцэст нь бол Симагийн үр хойчс бол 3 улсыг тэгээ тийм олон баатруудын тулаан тэгээ дунд нь одоо цав бол 66 настай одоо өнгөрдөг баха тэг санаад байна. За тэгээ Любе бол 53 тэгээл маш гоё жанждууд нь тэгээ маш баатарлаг жанждууд нь тэгээл 50-д наслал ингээл өнгөрдөг. Тэгээл Симагийн үр хүүхдүүд нь тэгээ хүлээж төвчээртэй байсны үндсэн дээр жин улсыг байгуулад энэ олон самууныг ингээд даржээ. За тэгээ зохиол эхлэхдээ бол ингэж хэлдэг байгаа. Дэлхий дахин ингээд нэгдээд ирэхээрээ салахын цондон болтгоо. За тэгээд зохиол хамгийн сүүлд нь ингээд дуусахтаа аюу гоё урт шүлгээр ингээд одоо илтгэдэг штэ тий ямар тулаан юу бас ямар баатрууд байсан тий хамгийн эцэст нь хэлэхдээ бол за ингээд дэлхий дахин ингээд одоо нэгдлээ тэгээ хизээ задрахыг хэн мэдэх вүлээ гэд ингээд зохиол ингээд дуусдаг байгаа. Дахиад зохиолын санаан дээр нь дахиад ярихад бол ингээд одоо сүүлийн үед нэг юм үг гэдэг штэ зарим нь тэмцлийг эрэлхийлдэг бол зарим нь тэмцэл дунд төрдгөө гэд. Тэгээд энэ баатрууд бол бүгдээрээ тэмцэл дунд төрөө тэмцэл дундаас өөрсдийгөө бий болгож байгаа тий. Тэгээд энэ тэмцлүүд бол эцэст нь бол төвчээр тий ухааны л одоо ухаанд бол ялагдаад ингээд нэгтгэж байгаа юм байна. Яг нөгөө минь улсыг байгуулж исэн түүх яг ингээд нүдэнд харагдаад байхгүй нэг уншиж байгаа. Сүүлдээ Жуан Чан хаан босныхаа дараа баг 48-тай хэлмэгдүүлэл алахын алаал. Яг тэр жанжид нь бол бүгд дандаа мөр зэрэгч тулалдаж гарч ирсэн. Стан дайн дундаас босч ирсэн жанжид л та одоо Ваншу даа байна. Нөгөө Ланью жанжин байна гэх мэтчлээ. Ингээд мундаг жанжид нь дандаа тэгж яасан байт. Энэ 3 улсын үлгэр маань нийтдээ бараг 400 орчим дүртэй. 1000 гаруй. 1000 гаруй юу те? 1000 гаруй дүртэй. Гол юм нь бол 400 гаруй. Зөв. Тэгээд одоо энэ 3 улсын үлгэргээд энэ номыг за 15 16 дугаар зууны эхээр бол хэвлж гаргаж тухайн үед бас нэлээд шууган тарьж исэн юм бестселлер. Додоодынхоор бестселлер юм да тийм ийм бүтээл байгаа. Ер нь энэ зохиолын талаар одоо хүмүүсийн бас хэлсэн одоо үзэл санаа гэх юм уу зохиолын талаар хүмүүсийн алдартай одоо утга зохиол судлаачтай хэлсэн үг ер нь хэрэг байдаг юм болоо. За хятадд бол 3 улсын үлгэр бол зайлшгүй унших шаардлагатай зохиолоо гэж үздэг. За тэгээд алдартай одоо хүмүүс нь хэлж байхдаа бол яг түүхчид хүмүүс нь түүхч одоо түүх судалтай хүмүүс нь хэлэхэд бол энэ бол бодит түүх биш шүү. Энэ бол утга уран зохиолын одоо уран зохиол шүү. Тийм учраас хит бас бодит зүйл рүү аваач ингээд нааж болохгүй шүү гэж бас үнэлждэг үнж хэлдэг юм байлээ. За тэгээд барууны одоо үзэл санаан дээр бол энийг бол заавал бас унших ёстой. Тэгээ хар урдын их сургуулийн бол заавал унших ёстой номын бас чагсаалтанд орсон байдаг. За тэгээд яг тийм бодит одоо яг үзэл санааг нь хэлсэн зүйлсүүдэр бол улс төрийг яаж одоо улс төрд яаж явах юм бэ те ямар хүнийг ямар байран дээр тавих юм бэ те одоо
Дэн Сяопин энэ одоо тэр хүмүүсүүд бас уншаад те бид нар эхлээ хүнээ таних хэрэгтэй байна. Надад ямар боловсон хүчин байгаа юм байна гэдгийг бас ингээд 3 улсын үлгэрээ уншаад бас ингээд ойлгож авсан гэж бас тэмдэглэдэн үлдсэн байт юм лээ. Тийм учраас одоо бид нар ч гэсэн бас 3 улсын үлгэрийг уншаад ямар стратеги боловсруулахын те яг улс төрт одоо зүтгэж байгаа бол ямар улс төрийн бодол үзэл санаатай байх юм те. Тэгээд Жүг Голианы хувьд бол одоо ингээд баг одоо тийм одоо хамгийн сул хүчтэй сул тийм те талтай нэгдээд хүчтэй талын эсрэг одоо ингээд босч штэ те. Тэгээд энэ талаараа бас ингээд зөрөгтэй те стратегч байгаа нь бас ингээд харагдчих байна. Тийм учраас энэ хүн тус бүр дээр нь бас яг бодит гэж хүлээж авахгүйгээр ингээд одоо үзмээр юм байлаа шүү гэсэн үзэл санаанууд одоо тийм тэмдэглээнүүд бас байд юм байлаа. Би нэг хятад багшаасаа сонсч байсан. 3 улсын үлгэрийг уншсан хүн цонхон доогоор явахаа болдог гэж. Тэгээ би тухайд ойлгоогүй л дээ. Уншаагүй байсан учраас зүгээр яг нь яриан дундаа л нэг тэгж хэлсэн. Бид нар ягаад ч үлээ сонгодог зохиол мохол яриад явцсан ч. Яг хятадчныг нэг хоолнд ордог штеп өгөөнөө те. Багш магс нар ч ингээ шамнараа ураал ингээл. Тэгээд тэгж яхад 3 улсын үлгэрийг унших юм бол чи цонхон доогоор явахаа болно. Дээрээс хин юу шийдчих бол гэж дээшээ заавал харна гэсэн. Муу санаатай болно гэж л одоо яа гэм бол тэгж хэлсэн юм байлээ тухайн үед миний сайн ойлгоогүй. Тэгээд бас яг тэгж бас харахаар л энэ ч одоо ерөөсөө үзэл бодлын атгаг санаа стратеги одоо ингээл амар олон зөрчлүүд энэ дотор ч ингээ яваад байгаа шүү дээ тий. Тэгэхээр үнэхээр бас орж унших юм бол бас л их сонирхолтой юм л бүтээлэл дээ. Тэгээ энэ зохиолыг бол ингээд насндаа уншихаар өөр үзэл санаануудыг авт юм байлээ. Тэгээд хятадын одоо нөгөө оюутнууд те найз нөхдүүд маань бас ингээд хэлж байхдаа бол ингэж хэлж байсан. Бага наснда тий 10 хэд настайдаа ингээд 3 улс үлгэрийг үргэлжтэй бол Любеийг маш ихээр шүтэж ийн гинэ. За Любе бол үнэхээр баатар те Гуанью энэ төр бол үнэхээр баатар. Тэгээд за нэг 20-д наснда ингээд уншингуудаа за эн чи юу илээ гэж бодож эхэлдэг гинэ. За 30-40-од насныхаа үед уншихтаа бол цавцавыг маш сайн ойлгож ирдэг гинэ. Цавцав бас ингээд юун дээр ярьдаг штэ ингээд цавцав би байгаагүй бол энэ тэнгэрийн дор хичнээн жанжин хичнээн хаан баах юм гэж ярьдаг. Тийм учраас цавцав өөрийгөө бас хэлээд штэ би удирдагч мундаг хүн учраас тий би эсрэг дүр боловч одоо би эсрэг дүр нь байгаа учраас энд ийм алдартай юм жанжин хаадууд төрж байгаа юм шүү гэдгээс илэрхийлээд байгаа тий. Тэгээ 60 эдэн наснда бас нэг инээдтэй юм байт юм лээ. 60 эдэн наснда бити одоо 3 улсын үлгэрийг уншаараа ягаад тэгэхээр нөгөө тэрэндээ огшоод одоо ингээд энэ үзэл санаануудыг биелүүлээд одоо ингээд юу аяа хит их тийм донтох аюултай гэд бас тэгж хэлт юм байлээ. Миний яг одоо хайртай дүү гэх юм цав л да. Энэ зохиолоос эсрэгдлээ тий. Тэгэхээр цавцаагийн дүр нэлээ сонирхол татдаг. Бас ч их ийм харгас догшин хэрцгий ийм аргатай ийм өдөртөгч л да. За тэгээд нөгөө Жүг Голианы хувьд одоо бид нар ингээд дүгнээд хэлэхэд бол 3 улсын үлгэр маань бол одоо алсын хараатай байх те хүн бол дотортой өөрийн гэсэн алсын хараатай байх хэвээр тэр дүрийг бол Жүг Голианаар дамжуулж биднэрт харуулж байна. За Жүг Голиан шиг нөхцөл байдлыг өөрчлөлтөнд таамаглах чадвартай те. За тийм байх хэвээр мөн одоо нөөцийг ашиглах чадварыг бол цавцаваар одоо ингээд илэрхийлүүлж гаргаж байна. За цавцав шиг одоо хүчтэй байхдаа сул талаа бас нөхдөг те дайснаа мэдээлэлгүй байлгадаг. Одоо гинтийн гинтгүүлэлтүүд хийдэг штэ. Тэгээ тэр нь бол нөгөө талаараа бол нөгөө цавцавчин хүнийг ингээд хардас сэрзэж байгаад ингээд гинтийн гинтгүүлэлтүүд хийдэг боловч одоо гинтийн гинтгүүлэлт нь бол зарим одоо эсрэг те одоо дайчт нь бол одоо ингээд өгч өргөдөг юм ийм аюултай талтай. Гэхдээ одоо нөөцийг ашиглах юм чадвартай байх хэрэгтэй. Любе шиг одоо хүнийг дээдлэх те дэрэгдээ байгаа хүмүүсээ дээдлэх те үнэлэх, хайрлах те тийм үнэнч тийм чадвартай байх хэрэгтэй бас илэрхийлдэг мөн тэгээд Любе бол хүнийг бас өөртөө татаж чаддаг. Харизмтай. Тийм харизмтай байж Жүг Голиан шиг тийм гоц ухаантныг дэрэгдээ байлгаж чадчихна. За хамгийн сүүлд нь бол Симаи шиг одоо сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Төвчээртэй байх хэрэгтэй тий. Сэтгэл зүйн хувьд бол одоо Жүг Голиан шиг одоо тухайн үедээ л гоц ухаантны би эсрэг тулалж шүү гэж одоо бүхэл хүмүүс одоо бодож байгаа шүү. Гэвч Симаи бол төвчээрийн үндсэн дээр одоо Жүг Голианыг ялаад тэгээд Жин гэдэг улсыг байгуулсан байна. За нэртэй баярлалаа. Сонирхолтой байлаа. 3 улсын үлгэр Сангу яагийг. За энэ дээр бол ханаас энэ бүр фэнтези бүр эртний ухаар бичигдсэн байна уу тийм эртний анзаараа бичигдсэн. За энэ дөр бол орчуулсан. Тийм. Энэ болохоор 2018 онд одоо яг уйгурчин бичгээс нь бас Кирилл өсгөрөө
одоо хөрвүүлж бичсэн. За тэгээд яг орчуулгын хувь дээр бол нөгөө уйгуурчин бичгээс бид нар гол үндсэн үйл явдлуудын бол нэг алдахгүй одоо бичдэг. Гэтэ зарим нөгөө эртний хэллэгүүд бас байгаа штэ. Гэхдээ танц дээр бас эртний хэллэгүүд нөөр байдаг шиг бид нараас уйгуурчин бичгээр байгаа галиглаж одоо бичсэн юм тэр бол бас зарим зүйлсийг буруугаар ойлгох үйлдэлүүд бас байдаг. Тэгээд Болдоотор гүшийн одоо орчуулсан уруулсан үлгэр нь бол бас яг кирилл үсгтэй бидний хувьд бол одоо их ойлгомжтой дэлгэрэнгүй бас бичсэн байдаг юм байлээ. За ануундар маань дараагийн задлан маань аль нь байх вэ? 3 хүйтэн уулын бичиг. За усан өвний шашныг их байх. Эсвэл тансан ламбар гэдгээд зорчсон нь энэ хоёр аль нь байх вэ? Дараагийн зохиол нь бол COG буюу баруун сорьсон тэмдэглэл байх бах. Мөн одоо 3 улсын үлгэр дээр гарч байгаа нэг шар алчууртны бослогыг бол одоо энэ сая би хэлсэн 3 улсын үлгэр бол шар алчууртны бослогыг ингээд дараад байгаа шүү дээ. Шуйхуа жуан бол одоо шар алчууртны бослогын босгочдын тухай байгаа тийм учраас баруун сорьсон тэмдэглэлийн дараа усан хөвгний шаштрыг хүйтэн уулын бичгийг бас ярина. За тэгээд Лушууны Акюгийн үнэн түүхийг бас задлаа гэж бодож байгаа. Тэр маань ер нь Лушуун ч өөрөө яг Акю гэдэг маань өөрөө их тийм бас их хэцүү юм шүү дээ тийм бас яг тийм нэг юм тухайн их бардам нэг юм яг тухайн цагийн хятад хүмүүс тэр хит өөрийгөө дүүйлгэсэн гэх юм уу одоо яг юу гэх ингээд нэг юм одоо айгуу тийм дорд үзэгдээд байгаа мөртлөө дотроо бас ингээд агуулгын нэг юм юутай тийм. Тэгэхээр тэр их Лушууны Акюгийн үнэн түүх бол маш сонирхолтой байсан учраас тэрийг бас задлж ярина гэж бодож байгаа үзэгчтэй. За ингээд ирэх мөнд үзэгчтэй. Энэ удаагийн уран зохиолын задлан булан маань Сангуо Юаньи буюу 3 улсын үлгэр гэдэг энэхүү одоо бүтээлээр ануундар маань задлан хийлээ. Яг л дахиад уншсан юм шиг гоё болж байна. Тэгээд 3 улсын үлгэр уншсан цонхондоогоор явдаггүй гэдэг үгний утгыг ер нь бодоод аягүй сайн ойлгосон. Тэгээд дараагийнхаа задлангаар бүгдээрээ уулзцаая баяртай.